Германд сурч байсан нэгэн монгол оюутан. Тэр үед Монголд бизнес гэж бараг ойлголт байхгүй байлаа. Тэдний талаарх ойлголт нь дамын панцчин гих тэднийг үтэн ядах сэтгэлгээ. Гэхдээ монголчууд өөрчлөгдсөн. Ер нь амьдралд заримдаа хамгийн энгийн хүсэл дээрээс бизнес төрүүлдэг. Бизнесийн мэрэгэн санаа тэгжил олддог. Сайхан шарай уух дуртай нэгэн оюутан хожим Монголын томоохон брэндүүдийн нэгийг бий болгоно гэж тэр үед хэнж төсөөлсөнгүй. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм үрдэлж ирнэ гэсэн суут нацагд орж Германд сурч байлаа. Харин яг л тийм л нэгэн алс газраас Монголын нэгэн оюутан Монголын нэгэн брендийн эхлэлийг тавьжээ. Түүний амжилт хөлсүү хулгай юу? Санжматвийн Отонбаатар 1963 оны 8 дугаар сарын 20-нд төрсөн. Улаанбаатар хотын нэгэн жирийн гэр бүл болох Санжматв, Сэржмэтг хоёрын 6 хүүхдийн 5 дахь нь тэр юм. Түүний хүүхэд нас өнөөгийн бизнесийн танхим тус харин хотын микрийн гудамжинд өнгөрсөн. Тоглон зодтолтон, шоглон шоглуулна, бусдын лэдл амьдралтай нүүр тулна. Баг багт нь аав нас орчээ. Ээж нь 6 хүүхдээ ганцаараа өсөв. Тэр үеийн хүнд амьдрал түүний зан чанарыг нэг л зүйлд сургажээ. Тэр нь амьдрахын тулд аргаа бол сургуулаа төгсөөд цэрэгт явлаа. Цэргээс ирээд Монгол улсын их сургуулийн герман хэлний бэлтгэлийн ангилд орж улмаар бүгд найрамдах ардчилсан герман улсад суралцав. Тэр үе бол социалист систем задрахын өмнөх үе байлаа. Харин зах зээлийн нэг хачин боломж түүний өмнө нэгдэв. Яаж юу анх мөнгөтэй болж ирсэн. Миний хувьд бол ер нь яг хүн болго мэдж байгаа. 1990 он гэдэг бол ардчлалын хувьсгал эхэлсэн жил. Социалист нийгэм задраад капиталист нийгэмд орж исэн үе. Тэр үед азар би герман сурж байсан. Социалист нийгмийн бас л бүгд найрамдах ардчилсан герман улсад оюутнууд 1987 онд очивол тэгэл сууж байгаад азар тэр нийгмийн солилцоо буюу хоёр герман нэгдсэн үед нь тэнд байж таарад тухайд одоо хүн болгоо ярьдаг та ер нь германд байсан оюутнууд ихээр нь за ганцхан живжсэн манайхнаас ер нь бас тодорхой хэмжээний бизнес эхэлсэн улсууд ч ирнэ. Энэ хүмүүс юу ярьдаг вэ гэхээр нэг рублийн 8 гэж ярьдаг юм. Германд очисон орсууд рублээ сольж чадахгүй байв. Харин Отонбаатар тэрхүү асуудлыг боломж болгон олж харжээ. Орсуудаас 1 рублийг 1 маркаар авна. Банкнд очиод 10 рублийг 36 маркаар солино. Дараа нь баруун Германд очиж зүүнний марка, дооч марк эсвэл доллараар солино. Ингээд 260% ашиг болно. Зах зээл заримдаа сургуулийн анги танхим дээр бус амьдрал дээр заадаг гэж. Тэгээд манай нэг найз одоо авгаагийнх нэгч одоо Оросд хөрхи элчинд ажиллаж байсан. Тэр хүн очлоо шүү чи нэг туслаарай гэж надлаа. Тэр үед ч одоо уцаар явах бас киношгон болдог байлаа шүү дээ. 6 цаг хүлээгээл шуудаа ороод тэгэл Москвагаар дамжаал ингээл тэгсэн чинь нөгөө эгч чинь 5000 рубльтэй явж идэх. Тэгээд тухайн үед бол нөгөө 10 червонец гэж одоо улаан 10 рубль сольдог тий. Тэрнээс ш одоо 50 100 солихгүй шүү дээ.
Тэгээд нөгөө солихын тулд бид нар юу хэрэгтэй вэ? Банк дээр очиж чиний пассворд декларац. Тэгээд яах вэ? Дрэснэр оюутнууд сууж байгаад би нэг 20 30 пассворд цуглуулаад тэгээд нөгөө вокзал тус декларац аваад нэг Орсын Протокотоос авч байгаа шүү дээ, тий. Тэгэл нөгөө 10-таар хүрээд ирсэн байгаа юм чинь нөгөө декларацсан дээр бичээд нөгөө Монголын ард мөнгө байгаа шүү дээ. Ард мөнгийг нь сүл дээр нь хөрөх хэзэл ингээл декларацсан дээр дараад тэгэл соёлол ихчид тэр үед чинь бас л тус болчихж байгаа байхгүй. Тэгэл соёлж явж байгаа л яасан бэ гэхлээр миний урталт нэг Болгарын турист компани байх шиг байсан. За нэг эрэгтэй эмэгтэй. Тэгээд тэр нэг албан бичгийн туристчгийн ингээд нөгөө Болгарч бас кириллээр байсан юм чи хараад ойлгож байгаа юм. За энэ туристийн компани. Гэсэн чи манай хүмүүс нэг ганц цагс ганц пассворд өгснөө 60 хүний юуг сольдог ба шүү дээ. Ингээ харсан чи турист компани. Би яг хойно зогсож байсан болохоор харчихгүй юу. Тэрийг харчингуудад би нөгөө ихчтэн тусалчаад нөгөө нэслөө чи над руу биш тэр үед Монгол нөгөө жуулчны компани гэж байлаа шүү дээ. Жуулчны компани юу баланк явуулчихаа. Тэгээ манай найз надлуу нэг жуулчин компани баланк нэг 20-ыг явуулсан. Тэгээ нэг удаа одоо мэдээж бас баланкн дээр хөрхи ихтлэл 30 хүний нэрийн аягүй зохиож бичсэн шүү дээ, тий. Тэгэл нэг анх удаа тэрийг хийх гэж байгаа юм чинь бас жоохон айдастай. Тэгэл яг ихч бас тэр үлдсэн мөнгөө солиод өгчөрөө хүүхдэд өгчөрөө тэр мөнгөний сольчих гал нэг банкн дээр орлоо. Бас болоогүй 2 3улаа явж исэн бид нар ч. Нөхдүүд ордгоо би ч яах вэ тэгэл одоо бас л эрсдэлчтэй тэр чинь одоо тэгэл хэрвээ янз янзын асуудал социалист нийгэм байсан контронт байсан янз янзын л асуудал байлаа бас айдастай үстэй. Тэгэл орсон ч нөгөөдөл чи аваад алга болчихдөг юм да нөгөө банк одоо банкны яг юун дээр л очиж байгаа шүү дээ. Цаашаа аваад алга болцсон. За 20 минут болоо би сүйдээ за хаалхаа онгорхон цухтаач. Агастай тий. Тэгж байгаа л яасан чинь цаанаас нөгөөдөл чинь бүр хүн болгонд нь тэр чинь 96 марк л болж байгаа байхгүй юу? 30 рубль гэдэг чинь 3.20-оор бодглохлоор 1 рубль 3.20 байсан. 96 марк. Тэгээ бүр 50-д 2 хойрт тэгээ 5-ын задгаа 1-ийн задгаа хүн болгонд калгоор цэвчиж байгаа. Тэгэл энэ эхэлсэн. Тухайн үеийн Монгол хувьсгал залуучуудаа эвлэлийн тийм групп ирдэг байсан. Тэр нисгэгч мэсгэж. Тэгэл янз янзын улсууд ирнэ л та. Тэгэл тэд нар чи ирээл нэг өрөвлийн бид нар сольж өгөн гүцийн аав нэ тэрэ гээл бас л тодорхой хэмжээ оюутнууд чи өөрөөр тэр туристуудчныг тусалж байгаа өөрсдөө ч гэсэн бизнес хийж байгаа. Тэгээд тэр манай Дрезден хотын Прагер гудамж гэдэг тэр гудамжууд айгүй олон тийм буудлуудтай гоёч гудамж. Тэгэл тэр буудлынхны лого гэж байсан чи хэдэн Ереванууд л тэнд өвлөөс олж чадахгүй нэ тэрэ гээл. Тэгэл ингээд нэг багтаа юм яриад та нар ямар проблем гэсэн чи өвлөөс олж чадахгүй л. Солио штэ хэдээр өхөн мөхөн гэсэн чинь нэгийн нэгээр бол шууд өглөө мөглөө. Тэр чинь би нэгийн нэгээр аваад банкн дээр очиод нөгөөд чинь 3.20 байхгүй юу? Тийм ээ. Бараг 3 дахин өсөж чинь гэсэн үг штэ. Тэгэл нөгөөдүүлс чинь 10,000-ыг аваад юу авах вэ? Маргаш үдээс хойш ирнэ гээл тэгэл чинь 36,000 тэгэл эхэлдэг юм байгаа байсан. Тэгээд тэгж яг чи нэг 2 Германы Бранденбургийн хаалга онгоогоод тэр чи 80 оны 10 сарын 3-нд байхгүй юу? Ерөөс хаалга нь онгоогоод тэгээд бөөнөрөө алхаж гараад баруун гэдэг юмд чи очихдээ шүү. Үнэхээр хар цагаан телевизээр үзэж байгаа хөнгө телевизээр үзсэн юм шиг явж байгаа. Бид нар зүүн бэрлэнгээс баруун бэрлэнд орж байгаа юм ярьж шít. Тэгэл баруунд ороод тэгэл нөгөө чех, польш одоо тухайн үеийн зүүнүүд бүгдээрээ гараад яа жинхэнэ яваачинд очдөг юм бол басна. Тэгэл анх тэр чинь 80 оны 10 сарын 3-нд бид нар чинь ингээ бөөнөрөө нэгнийдээ ингээ телевиз үзэж яхад мэдээгээр гардаг байхгүй. Хилний хийж байгаа юм. Тэгэл бид нар чинь бараг л тухайн үед кинод гарч байгаа багтаа гэсэн чинь бодомж тэр зэгээр Берлинген дээр Александр Фридрих Штрассе ерөөсөө тэр Бранденбург тоор тэр гудамж битүү хүн. Тарбанттай бол тарбанттай яа. Тэгэл анх хөрхи энэ бизнес чинь жинхэнэ одоо change money гэдэг шиг тийм ээ. Тэгээ баруунд болохоор бүх юм чөлөөтэй. Чи тэнд бол рубль авч болно юу рубль авч зарж чадахгүй. Зөвхөн зүүнний маркаар чи барууны марк авч болно бүх юм. Тэгэл энэ рублийн бизнес эхэлсэн. Тэгэж явж байгаа чинь бид нар бол нэг өдөртөө би чинь нэг хамгийн дээд нэг $28,000 ер нь яг
хувийн ханшаар тэгээ бид нар чинь тэр зүүнний марк авчингуудаа бас л шууд л ер нь Deutsche Mark доллар болгоно. Эмийг яаж мэдэх өдөртөө рүү эрсдэлтэй тухайд чинь бүр жинхэнэ нөгөө хоёр герман нийлэх гээл тэгээд нөгөө рубль доллар Deutsche Mark гэж барууны мөнгө зүүнний мөнгө чинь тэгэл байхгүй болно шүү дээ ерөн сүултээ. Тийм болохоор чинь хурдан л сольж явах. Биднийг тэнд буужгинж яхад л энд нөгөө 20 дугаар тогтоолт болж исэн юм шиг байгаа. Тэгээ 80 онд чинь би бас Монгол төрөл ээж одоо аав хоёртоо машин тэрэг аваад тэр үеч нөгөө Sony гэдэг телевизэр дөнгөж гарцсан. Өнгө телевизэр. Тэгэл Sony Money гэж бөөнөр нь аваад. Тэгэл бас нэг $50,000 тэрсэн багт өргөдөхгүй л байсан да. 80 онд. 90 оны 7 сарын 1-нд бол айгүй гоё. Тэр үед чи яг 7 сарын 1-ний шөнө буюу тэр өдөр зүгээр энд дүүл нөгөө банкны машинууд нөгөө амар security-тэй машинууд гудамжаар дүрэн тэр чинь шаагилдаад яваад байна шүү. Тэгэл тэр зүүнний хүнсний дэлгүүр тэр барааны дэлгүүр эдэр заяа 90 оны 6 сарын 30 байна 31-нд зүүнний бараанд байсан мөртлөө 7 сарын 90 оны 7 сарын 1-нд чи хүнсний дэлгүүр урагт зүүнний ганц бараа байгаа шүү. Ундаа мундаа сүү мүү тэр чигээр нөгөө дэлгүүр чинь бүр нөгөө хар цагаан зурагт үдж байгаад өнгөц зурагт юм шиг л тэгээд бүх бараагаас явсан байна. Бүх бараагаас. Тэгээд дахид зүүнний марк цараг аав. Тэгээд тэр үед чи өөрхөө зүүнний улсууд ч нөгөө зүүнийхээ маркийг талбай молгоодоор шатаагаал тий. Тэгээд телевизүүд зөндөө юм бүр нэг обоо хийгээл тий. Зуутын марк зүүнний зуутын марк дээр штэ. Тэгээд нөгөө мөнгө цаас бол зүүнний марк цаас болно гэдэг тэнд. Гэтэ айгүй гоё зүүнний маркийг барууных яасан бэ гэхлээр хэрвээ чи 10,000 марктай болцоо 10,000 зүүнний Ост марк гэж ярьж байгаа шүү дээ. 10,000 Ост маркт бол чи Альберсор банкндаа өгөөл тэрийг нэгийг нэгээр 10,000 Deutsche Mark болгож байгаа. 10,000-аас дээш бол тий 1 Deutsche Mark 2 Ост марк болж ирсэн. Тэгэл тэр үед нь авижл банкнд хийчихэл өстэй байхгүй да тий. Тэг чин би чинь бас нэг манай Монгол оюутнууд ч мөнгөгүй болохоор 10,000-ыг өгөөд нэгийг 2 бол би ч алид өөр дээр мэдээж 10 хийгээл 10 болгочихж байгаа л та тий. Гэхдээ цаашаа нөгөө мөнгөийг чинь бас солихын тулд хүмүүс дансанд нь мөнгө хийгээ тэгээд нөгөө мөнгөгүй усууд яахан би чамд 2,000 Deutsche Mark өгж байгаа шүү дээ. 8 буцаагаад өгчөөрэй гээл тэгэл хүмүүс л тарааж өгөө. Сүүлдээ жоох уудаг байсан. Уудж байгаад нэг согтон мохтууд хэнд өгснөө зарим мартаал ингээл. За 89 онд иржээ $50,000-тай. Тэрнээс хойш ямар үйл явдал болсон? Одоо 96 он хүртэл 7 жилийн хугацаанд. Тэрнээс хойш за ингээд 90 оны 7 сарын 1-нд чинь нөгөө мөнгнүүдэд тараагаад тэгээд буцааж олж явах гэж хэцүү болоод тэгээд сүүлдээ ингээд бизнес ингээд байхгүй болчихж байгаа. Ерөөсөө тэр үе чинь бид нар чинь нөгөө гүцээ зарж чадах аавал чинь тийм ээ барууны одоо нөгөө зүүнний мөнгө чинь Ост марк ч юм уу сайхан байлаа шүү дээ. Хүн болгон худалдаж авдаг яадаг гэдэг байлаа. 90 оноос хойш тэгэл ерөнхийдөө монголчууд их ажил хийсэн л дээ. Германд хямдхан элбэг байгаа зүйлс Оросд үнэтэй ховор. Эсвэргээрээ Оросд хямдхан элбэг байгаа зүйлс Германд ховор үнэтэй. Эндээс дараагийн бизнесмен өргөжж эхэлж. Би ч нэг оюутан байхдаа 2 Вьетнам оюутантай амьдардаг байсан. Тэгээ манай Вьетнамууд чинь бүх бизнестэй сайн. Тэгээ яг 7 сарын 1-ээс хойш Вьетнамууд чинь гудамжинд гараад нөгөө тамхи шагналдаг. Тэр үед дэлгүүрээс чи тамхи аваад одоо 5 марк ч л үнэтэй. Тэгвэл гараас нөгөө Вьетнамуудаас авах 3 4-өөр хямдхан авдаг байхгүй. Хүмүүс ч их тамхи татдаг байж. Тэгээ Вьетнамуудтай ярьсан чинь Marlboro гэдэг тамхиг 250-аар авна гэдэг байхгүй. 2 марк 50 мөнгөөр. Тэгээ би ч явахдаа одоо тухайн үед нэг хэдэн төгрөгтэй хийгч юм байхгүйс нэг агарын ботцоо амтын Польшлог гарсан чи Польшийн хил дээр Франкфурт уудар гэдэг чинь Берлингээс ер нь 120 км нэг машинаар хурд явал орчиж байгаа байхгүй. Болоогүй бас таньдаг элчингийнхээ хүн амтантай нийлээд дип намартай машинаар явахгүй. Тэгээ тэр үед чинь бас манай элчин мэлчгийнх бас нэг Германаас илүү Польш мөрт мах зах хямдхан байхгүй юу хүнсний бүтээгдэхүүн хямдхан. Тэгэл тэр мэрийг авдаг гэсэн. Тэрэнд нь ороод явсан чинь зах дээр нөгөө улаан Marlboro чинь нэгээр байж байна. Нэг пач гэсэн үг шүү дээ. Алуу нэг 4 хайрцаг би Marlboro хайрцаг машины 123 гүйц явж байгаа бензинээ. Тэгээ хүмүүсийн хурдтай яж гээ би чинь бараг бага чинь тэр чигээр навчиж байгаа байхгүй. 4 хайрцаг Marlboro аваад юу орлоо. Тэр чинь нэг дипломат юутай болохоор чинь шууд шалахгүй орж байгаа байхгүй.
Тэр үед чи ямар тийм янз янз үзэж харах юм байхгүй. Тэгэл орж ирэнгуудаа бич нэг юм уу хоёр пошт зүгээр нөгөө хоёр нэгэнд гарч ирэл нөгөө дөрвөн хайрцаг чинь тэр чинь дөрвөн хайрцаг гэж нэг хайрцагтай 50 бүр блокер байгаа шүү тийм ээ. Тэгэл өөрхөд тийшээ нэг хэсэг явсан та. Орслоо ирсэн чинь нөгөө цацдаг газ ба штэ. Тэр газ аваад тэр газынд алчин гэхгүй юу. Юнгууд нөгөө газтаас солог 2000-ыг аваад авчиж байгаа штэ. Орж ирээ тэр тухайн үед яг юу хийсэн юм а тэр манай элчин ч одоо нөгөө юуны төвгээд худалдааны төлөөлөгчдийн газар гээд бас нэлийн том монголчууд бүгдээрээ суулгах газар байлаа шүү дээ. Одоо хүн болгон ганцхан 8-ыг ихэлсэн. Пичгийн чинь нөгөө скотч те пич нөгөө ганцхан 8 хийж үзээгүй юм бас мэдхгүй. Юу зараагаад байгааг мэдхгүй тэгээд бүгд юм зардаг гэсэн юм шиг. Дөнгөж чинь би газтай очиод манай 40,000-ын 2 байсан юм аа. Тэр хоёр маань миний юм гарч заарна. Тэгээд бүүнээр нь заарна. Тэгээд мөнгөөр зориулж нэг ойролцоогоор нэг газ чинь баг л тийм 200-аас 300 рубль юм шиг. 2 блок тамхи болно гэдэг чинь би чинь Германд нөгөө тамхи явуулж штэ. Нөгөө 2.5 марк чинь 50 марк болж байгаа байхгүй. 20 дахин нуурах 8. Тэр үед Оросд нэг зүйл хамгийн эрэлттэй болоод хэрэгтэй байв. Тэр нь газ. Өөрийгөө хамгаалах хэрэгсэл. Германд газ 2.5 марк. Харин түүнийг Оросд аваачвал 2 блок тамхиар солино. Харин 2 блок буцаад Германд ирэхэд 50 марк болж хүрнэ. Ингээд 20 дахин нугардаг 8 хийж эхлэв. 8 авсан, эрсдэлж өснө, мөнгө жинхэнэ утгаараа эргэлдэж эхлэв. Тэгэл тэр бизнестэй нэлээд гайгүй явж байгаад шатсан. Яасан бэ гэхлээр нөгөө үжаахт нөгөө нэлээд их хийчихээ 5,000 газ авчираад. Германаас. Тэнгуүтээ бас нэг 1000-ын нэрхүүлүү гэж яваад ингээд тараагаал. Тэгээс үлдээ нөгөө бүх нөгөө тэр чинь бас ариун тамхи болно шүү дээ. За өнгөрлөө явуулахын явуулаад хүн төхөн нөгөө л ингээл бас алдахын алдаал. Тэгэл зүр хамгийн сүүлийн бараг хитэ хайрцаг байна. Бас нэлийн хайрцаг. Одоо ингээд зарим нь мартчихад байна. Ямар ч байсан 2 3 купе гэдэг чинь богоны купе дүрчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр 2 марл борог чинь нийлүүлээд бор цаасаар скотч нөгөө боогоод тэгээд тэрийг бас дипломат ачаа мачаа болгоод тэгэл бас нэг хүнтэй тэр чинь тэгэл Польш руу бол нөгөө дипломат ачааг гарчиж байгаа. Тэгээд яг Германы нөгөө Франкфурт өөдөр гээд нөгөө газараа шатчих байгаа юм та. Яасан бэ гэхлээр яг нөгөө бор цаасаар би ч үг нь 2 3 давхарлаж байсан байхгүй. Тэгээд нөгөө тэр чинь би бас өөрөө их мөнгөтэй болсон ч хүмүүс мөнгө адгалсмаас ингээд мөнгө нөгөө дөрөв чинь залхуураад нэг 2 3 бор цаасаар ороох чи ганцаар ороосон чинь Германы гайдын байцагч нэг балтаа явж байгаад балаараа ингэчихгүй. Тэнгууд нөгөө 2 давхар байсан бол бор цаас л гарна шүү дээ тий. Цаанаас нь марл бороо. Тэгэл нөгөө ч гэсэн гараад ажлын хэсэг гаргаад тэгэл баахан хүмүүс ороод ирсэн чинь нөгөө өөрх нь надтай явж исэн чинь айдгин байгаа байж таа. Үгүй миний ачаа биш энэ ачаа гэл тэгэл би чинь тэр олон тамхи тэгсэн чинь тэгж байгаа тэр гээл. Татвараа төлөө тамхи авч болно. Татвар нь хэд юм бэ гэсэн чинь 300-аад мянга. 300-аад мянга марк. Юу яалаг төлдөг. Тэгээ би чинь бас болоогүй нэг чамдаа авчих чамдаа ч юм болохоор эд мөрийн баримт. Гэтэ би амар айцтай байсан л ингээд шоронд явчих магадгүй чинь тэгэл амар контролд үзтэй энэ ч одоо тэр олон тамхиг. Тэгээ тамхи болдгүй байна гэл. Ер нь их мөнгө алдсан тэгт бол ер нь. Маш их ашиг олж байсан ч контрабандын хэрэгээр тамхи авраалгаж юучгүй хоцорсон тэрээр аль болох тогтвол сууршилтай баталгаатай ажил хийхийг хичээв. Ингээ Германд барилгын ажил хийж эхэллээ. Яг та тэгэл жоохон доош ороод тэр үед чинь тэгэл нэг баруунд чи өөр их усэр байхгүй тий их усэр болохгүй л явж исэн чинь нэг яг мөнгө төгрөгч багтаал ирсэн чи одоо нөгөө Отгонбаатар чи ажил хий гэсэн чи Берлинд нэг таньдаг хүмүүсийн хайжад бол нэг ажилламааргүй санагдаад ер нь Мюнхен рүү яваа. Нөгөө өглөө эрт 4-5 нөгөө сонин ирдэг тэр үед чинь сонингоор зар тавьдаг байлаа шүү дээ. Тэгэл ажилд авах. Тэгэл нөгөө таксонууд чинь бүгдээр ойчртой нөгөө дайнаас хөөдөж ирсэн цагаач баахын югслаа аваад тэгэл нөгөө янз янз улсууд
Тэг би ч ядж байхад бас нөгөө герман хэлтэй герман сурч ирсэн юм чинь. Тэгэл ярьж байгаа л нэг ажил болоод ажил хийлээ дээ хөрх. Тэгэл анх ажил хийгээл тэр нь амар гол нь өдөртөө өглөө тэгэл 7-д очиж ажиллая гэл орой 7-д тарсан чинь 250 марк авдаг юм да. Янз сайхан. Тэгэл тэнд барилга дээр ажилд ороод ядчих фундамент нөгөө германч нөгөө газар байхгүй болохоор ингэж ухтгүй яг ингэ доош ухдаг. Тэгэл ингэж 1 метр ухаад тэр ханаа баттгаал тэгэл доош ухдаг байхгүй. Тэрийг хийгээл тэгээс үүдээ тэн дээр нэлийн гарсчин байсан чинь Монголоос 2 найз ирсэн. Машин аваа гэдэг юм. 92 он тэр хавлагтай. Тэгэл тэр хоёр чи 2 нэг өвгөн бенз, нэг нь 2000 маркаар аваад нэг нь 2500-аар авчлаа. Аваад явсан. Тэгэл би ч нөгөө мэдээ захмахаар нь явал хэлмэрцгээд туслаад авч өгч явуулаад тэгэл өөрх нөгөө л очирлоод Улаанбаатар руу ярина өстө тэр чагсаа бүтэн сөдрөл бараг 6 цаг хүлээж ирсэн шүү дээ. Хүлээж байгаа л ярьсан чинь. Mercedes Benz гэдэг машин чи энд $5,000 хүрч ийн гэл. Тэгэл тооцоод үтсэн чи нөгөө хоёрыг чинь би мэдчихэм чи 2000-аар авсан. Яа янзын явж байна. Тухай доллар ханьс чид байсан. Хавар явдаг хэрэг гэлдэг. Тэгэл хаварч боллоо. Хөлж захтнаад эхэллээ. Нутагт санагдлаа тий. Тэгээ мөнгөч бас нэг гайгүй ажиллаа тэр чинь би чинь 7 хоног өмнө бас гайгүй авчаад байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө цагралдаа чилээ. Тэгсэн чи манай захирал чинь надад амар сайн болцоо. Ягаад гэвэл би чи Оросоор гадрал нэг январ л гад нэг Югославд ч бас Оросоор ирчдэг. Баахан бас нэг Югославд бригадир болсон байгаа шүү дээ би чинь бас 10 хүнтэй. Тэгсэн чинь огоо одоо ингээд яг зуны барилгын сисоглох гэж шүү дээ. Чи би 27 хоног юм жилээ. Эренгуудаа наадах зун чинь хоёлаа алж гэнэ. Тэгээ бас болоогүй захирлаасаа мөнгө төгрөг зээлээ. Тэгээ би чинь 2 машин аваад Монгол руу явж байгаа. Гэхдээ түүний дотор хүн түүнийг зүгээр суулгасан. Клаустай танилцсан. Тэр хоёр нийлж Германаас $3,000 хуучин машин Монголд оруулж ирв. Энэхүү оруулж ирсэн машинаа хятадуудад $40,000-аар худалдан. Гэх мэтчлэн ээлж дараалан машин зөөсөөр нэгэн удаа $280,000 болон Улаанбаатарт ирэхэд 8 шар валютын ханш тэрхүү долларыг солиход хэлбэцэж байна. Нэгсэндээ Монголын валютын зах зээлийг савлуулах хэмжээний мөнгө байсан гэсэн үг. Германд өндөр ороод Польшийн зам Брест биш дээ одоо Украины нутагтай одоо тэр үед Оросын нутаг байсан. Брестээс тухайн үед одоо 40 тонны контейнер Монгол руу 40 тонны контейнерээс ордог байсан шүү дээ. 5 тонны контейнер. Тэгээд улаан үдийн талцын хүртэл очиад улаан үдийн талцыгаас унж Монгол руу орж ирж байгаа. Тэр чи одоо тэгэл 92 он гэдэг чи хизээ орж ирсэн юм байна. Тэгэл нэг хүрээд ирсэн чи юу вэ? Монгол бенз гэж юм. Бенз тухай дээр үе нэг зэдэн бодлоотойгоо зэдэн бод гэдэг л ундаг. Тэр маркийн бенз. Чи одоо тухай 73 72 оны машинууд гэсэн үг шүү дээ. 90 он гэхээр бараг 30 жил болсон машин гэдэг чинь харуулж байгаа. Зам өдөр очсон чи элс мис надагтаад ер нь машин зарагдах шин чадлага. Тэгээ манай дүүгийн нөхөр нь хэлийн зэрэгт ажилладаг байсан. Тэгсэн чинь дорнотын хавиргаар хил нээгдлээ гэж шүү. Тэр үдсэн 4-2-7 хоног үлрэлийн чанартай нэгээл хаагддаг шүү дээ. Тэнгууд нөгөө 2 машина зүгээр аваад дорнотоо тавьчлаа. Тэгэл яг хил дээр тэр чинь намрын нээл дээр очсон шиг санаж байна. Очоод тэр чинь нэг хар хөх шарантай машин байсан юм аа. Тэгэл хар хөхөө унаал очлоо. Тэр үед чинь анхны хилийн нээлтгээд нөгөө хавирга өртөө одоо хавиргын бомб шүү дээ. Нөгөө айл болгон гэр хоолны гэр гаргацсан цаа. Тэнд чинь бараг л зүгээр найр наад юу болж байгаа бүү мэдээ. Тэгээд нөгөө төмрөө гаргаж, нөгөө арь ширээ гаргаж. Тэгэл манай дүү чи хилийн зэргийг болохоор унаалжлаа. Тухайд чинь бас бид нар чинь дундын цоонд оруулж машина тавьдаг. Очсон чи ерөөсө ганц бенз өгдөг. Дандаа буруу өрүүлтэд оронд орсны Владивостокоос их машин оруулж ирдэг гэсэн юм байна. Дандаа буруу өрүүлтэд нөгөө Япон машинууд. Тэгээ хар хөнгөн бенз гараад ирсэн чи Японууд нөгөө хятадууд чи яста нөгөө
Сахар дээр оруулдаг шиг зүгээр шаваад ирж байгаа. Бенжи гэл дундын зоондоо ингээл машиндаа сууж явахгүй. Тэгсэн чинь гаднаас тогтог шилдэгч бол Монгол гэсэн чинь хоёр бүрийсэн хоёр хятад нөгөө юу гэдэг чинь нөгөө малгай хоёр өмссөн гэсэн. Араад ард суулаа за яах юм гэсэн чинь авъя л гэж. Мөнгө чи аанаа гэсэн чинь ингээл Монгол гэсэн нөгөө мөнгөө ингээ скотчсон. Скотчтод. За эхний машин чи өгчий гэл 280,000 яваа. 28 түн гэсэн үг те. Тэгэл эхлээд амар сериусны тоолж өсөлтөй салдаг. Тэгэл маргааш өдөр бид 69-тэй байсан. 69-ээр бол онгоцоор Улаанбаатар зэрэг 8 шаргач дөнгөж өөрхий ажиллаж ирсэн. Тэгэхдээ 280,000 юан авчрахад 8 шаргын ханш хэлбэлж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед одоо манай энэ эхнэр Германд Ройтлинг гэж хот сурдаг байсан. Одоо экспорт академи гэдэг. Тэгсэн чинь тэдний ангид нэг сурж ирсэн нэг залуу чамтай танилцаа мэлцээ гэсэн гинэ юу гэдэг юм Монгол руу ер нь бизнес хийгээд. Одоо Клаус гэдэг нэг шар өндөр залуу байлаа. Хоёулаа залуу яриад. Тэгээд яг би ч нөгөө хятадж байгаа машиныхаа бизнес хийгээд ингэж байгаа тэгж байгаа юм гэсэн чинь. Би хамтарч хийгийнэ. Одоо юу хэрэгтэй гэхээр би ч нөгөө бэлэн $50,000 ширээн дээр $50,000 тавьчихлаа. Тэгсэн чинь Клаус өөрхий шоконд ордог юм. Бэлэн $50,000 ширээн дээр би маргааш 11 төрөө дээр хэлэх чинь тэгээд гэл. Тэгэл үжсэн чи маргааш 11 цагт нөгөө тэгсэн зангаа манга өссөн. Сэмгэр бас нэг тэр үед ч одоо портфолио гэж үүдэх штэ тий. Тийм цүнхүнх барьцаа орж ирж байна. Тэгээ бит хоёр $50,000 гараа. Тэгээ надад амар болчихж байгаа байхгүй. Нэгд манай хүн чинь машинтай BMW 500 та хоёрд нөгөө тэр Штутгарт ч одоо тэр Ройтлинг гэдэг юуны түүн байхгүй. Тэгээ найзууд нь бас машины ченжүүд одоо машин зардаг мардаг. Тэгэхээр герман хүнтэй ч хамтарчлаа надад айгүй амар. Тэгээл яваал юу вэ $100,000 чинь шажигнуулчихдаг юм байна. Тэгээл Клаус утгаар чинь 50 гээл анх машины бизнес. Тэгэл тэр үед чинь буцаал одоо тэр үед яа харахгүй л бас л талцал ачуулаад талцахаас нөгөөдөлж жагнаал ингээл тэгэж явал. Тэгэл Монгол дээрсэн чи юу вэ? Монгол чинь герман машинаар дүрч өгдөг шүү дээ. Би чинь дандаа бенз авч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь л Audi, BMW, Ford байхгүй машин алгаа. Нөгөө нэг дорнотын хавиргын өртөө чинь хөрхөцөл нэг улирлын чанартай онгож байгаа шүү дээ, тий. Тэгэл дараагийнх нь улирлалтаар л ирж байгаа байлгүй дээ энэ чинь, тий. Тэгэл өрөөд ирсэн чи өстө 0 грамм машин. Тэгэл хүмүүс сүүлдээ машин л цовсон шүү дээ. Өстө хөлтөө үлгүү юу ч үлээ. Тэгэл тэр үе чи машин ч амар явсан. Тэгэл би ч явахдаа нөгөө нэг бенз зарсан хятадууд ч байсан нөгөө манжуурын тэд нартай уулзаад тэд нар ч нэг сайн машин би ч дандаа сайн машин авч байгаа юм чинь. Тэгэл бенз зараад сүлдээ эс зараад тэгэл их гайгүй явж байгаад нэлийн гайгүй явсан тэрсэн. Тэгэл 10-20 өрөнд хэрэгдүүлчихэж байгаа юм чинь. Мөнгө овоо гайгүй хийгээд хөрөмтөл чинь бас нэг $400,000 болоод ирсэн. Ороо штэ тийм шүү. Хэдэг хэд тулж байгаа билээ дээ. Тэгээ сүлдээ бид нар чинь нөгөө хямдхан машин чинь зарагдахаа бол үнэтэй машин л ороод одоо сүүлийн бух гэж яриад идэх шиг. S100 стриж чойшнэр зэрэг үчин зарчихсан байхгүй. 93 онд. Бас амар зарсан. Тэгээд тэр үед нөгөө 95 онд зурвас 1 гэд хэлгийн зэрэг чинь амар юм гарахгүй юу. Тэгээд тэд нар чинь бүр одоо цэргүүдэд буудах эрхийг нөгөөд тий? Буудах эрхийг өгчөж байгаа шүү дээ. Тэнгуутаа нөгөөдөл чинь бас санамсаргүй буудаад хөвгтүүд чинь буудах эрх авсан чинь тэнсэн сумын таньдаг мэндэ хүмүүс насвар 2 хүн насварцсан. Тэгээд сүүлдээ би чинь нөгөө явахдаа айгүй олуулаа яванд хүний амьд хөрч магтгүй болигээд ерөнхийдөө энэ машины бизнес болохгүй юм байна. Одоо ингээ буудалцаад сүлдээ буудаан болвол яах ингээ тэгээ болж ийс. Бизнесийн эрэл 8-1 өдөр зогсдог бас эхэлдэг. Түүний машин зөөх бизнес ч үгээр тусав. Тэгвэл дараа нь юу хийх вэ? Зүгээр 8 хийсээр үлдэх үү? Эсвэл өөрийн брендийг бий болгох уу? Энэ асуултын өмнө тэр хурж ирэв.
Тэгээд яах юм бэ? Нэг овоо гайгүй хоримтлал хийсэн улсууд чинь тэгэл хоёулаа тэр 95 онд чинь тэгэл Монголд сайхан пи уугаал. Тэгэл явж исэн чинь одоо манай энэ ганхүү цэнгүү эднэр чинь амар их импортоор Чехийн пи, Лацтай пи оруулж ирлээ. Шарааргийн ганхүү Алтан дарайн цэнгүү хоёр Чехээс пи оруулж ирж байгаа байхгүй. Цэнгүүн ч бүр дэлгүр үлгүртэй болцсон, агуулга магуулгатай ч болцсон байл. Тэгэл би чинь тэндээс чинь авдраар наваал уугаал. Нэг үсэн чи манай нэг дүү лаазуудын нэг гიშгцээр байсан. Балкон дээр гарсан чинь нэг гიშгцэн лаазууд орсон. Тэгээд нөгөө Клаус чи үүшээ огоо ласт би уух дээр чийж урсаад байна. Ер нь пивны үйлдвэр яваал гэдэг. Нөгөөдөг ч мөр залхацсан байгаа юм чинь. Тэр үед ч одоо Монголын гайгүй улсууд чиг эд компани байгуулж хийсэн үе байхгүй. Бас юм хий, тэ бүтээ. Тэгээ би чинь тэр үед чинь бас нэг яг алтныг хөтөлбөр эхэлж илүүгүй лөө. Тэгээ Монгол банкнд бас нэг чийж орсоор тэн гэл тэгэл мөнгөө пивний үйлдвэрт оруулж харуулж байгаа юм. Одоо тэгж штэ. Гэхдээ чийж орсод байна. Одоо ласт би тэгээ Апу дээр очсон юм а бид нар тухайн үед. Апу дээр очсон чинь нэг Апуны пивний үйлдвэр чинь бас амар болцсон. Амтан ч бас болтгоо. Тэгсэн чинь тухайн үед бас тэр Апугийн пивний үйлдвэрт ажиллаж байсан хэсэг залуучууд бас гараад бас гар аргаар пивний үйлдвэр тэр юуны тэнд хийцэн байсан. Одоо 22-ын товчиг штэ тийшээгээ. Усны машины ёнксүүд байна штэ тий. Тэр чи айгүй гоё ингээд болгоод тэгээ мө төөрөнгөөр холбосон. Тэр пивний уусан чинь бас л нэг амтгүй. Тэгээд ер нь пивний үйлдвэр хийвэл яасан гэл. Тэгэл Клаус Герман руу бийж Монголдо тэгэл хийдэг ажил юу юм тэгэл Клаус хүлээгээл тэгэл байжсэн чинь 95 онд Клаус ярьсан агуу. Өс чи нэг рам гэж юм олоотгол гэж байна. Рам гэж юу юм бэ гэсэн чинь Эдо рам 16 гэж юм байгаа. Хятад мэтаар л байгаа чи олоод манай амар үнэтэй байна. За тэгээд рам гэдэг компьютернд байдаг юм гээл тэгэл гараашаал ядчих манай их сургууль дөнгөж нөгөө компьютер анги нэгдсэн байсан чинь таньдаг ихч маань захирал нь болчих. Манай ихчийн ангийн хүндэлтэй. Тэгээд очиод энэ RAM гэж юу гэдэг юм бэ ихч. Энэ чинь ингээд нэг компьютерын анги нэг юм жижиг харам гаргаж ирж байна. Энэ л хэрэгтэй байна. Энэ ямар үнэтэй юм бэ гэсэн чинь. Монголд бол одоо 1500 боллоо. 1500 доллар шүү. Эдгээр орж ирдэг. Ингээд нөгөөдөг чинь судлаач авчдаг юм байгаа шүү дээ. Тэгээ нөгөөдөг чинь мэдэхгүй юм чинь сүлдээ ихчих гоогд. Ихчээ та би зардлаж энэ даач. Надтай хамт ингээд урагшаа ингээд Хонконг юм уу Сингапур ингээд орё. Тэгээд нэг энийг л олох хэрэгтэй байна. Германаас захиад байна гэл. Тэгээ ихчийг аваад явчлаа. Бээжинд очлоо. Бээжинд гисэн чинь бүр Монголоос үнэтэй байсан гэхдээ тухай үед. Тэгээд Сингапур орлоо, Малайз орлоо. Байдгаа. Тэгээ хамгийн сүүлд нь Сингагийн Симлим гэж одоо манай монголчууд жинхэнэ монгол электрон бараагаад тухай их авдаг байсан. 6 давхар электрон барааны дэлгүүр баггүй одоо өөн лангуу тэгэл бүх видео камер маамир бүх юм зардаг. Тэгээ тэнд ороод тэнд 7 онсон доо би. Тэгэл хайгаа сүлдө ганц л ярьдаг юм нөгөө 7 хоног 6-аас бүгдийг жийжилж байгаас лангуу хаана нөгөө рам зарж байгаа. Тэгэл нэг газар очисон чинь 600-аар байшгүй. Тэгэхээр тухайн Сингапур доллар Deutsche Mark ч баг нэгийг харьцах нэг байсан байхгүй. Тэгэл шууд Клаус руу уцтаад энд 600-аар болчихлоо. Нан чи хэд вэ гэсэн чи 1200 марк байна. Алтгийн байгаа үсттэй тий. Тэгэл Сингапур мөн ирж яахт дорхно юм чинь. Тэгэж Монгол шиг ойчрж ярихгүй шүү дээ. Аялал жуулчлан өгч ид хөгжиж исэн үе цэцгэлтэй үе юм чинь. Маргааш онгоцоор Клаус хөрөөл ирсэн. Тэр нэг Клаусн болохоор өөрөө төрж экспорт актем төгсгөөс өмнө цаадах чинь бас яг IT чиглэлээр одоо компьютерийн юу чинь сурцсан байхгүй. Тэгээ цаадах чинь ирээл юугаар шалгаад байгаа мэдэхгүй. Би бол олох л ёстой юм чинь. Тэгэл 600-аар аваад би бол бүгднгээр шаач ихгүй. Над чинь $500,000 байна шүү дээ, тэ. Бүгднгээр нь авчаа гэсэн чинь агаа яах юм бэ? Чи нэг талаар нь авчих гээл. Цаадахс нэг 50-ыг аваад явчихж байгаа. Тэнгүүд би ч явах та эрсдэл дуртай тэгэл одоо нэг өхөл одоо тийм шүү дээ. 500-аар госцсон гэдэг чинь. Бүгднгээр л тэгээд тэр 500-аар госох чинь тийм том ачаа болохгүй шүү дээ тэр чинь. Тэгэл би чинь бас л өөрхөө нөгөө дипломат бас л хил гайлаар орж байгаа юм чи бас тэгэл өөрхөө хөөцөлтөл хил гайлаар ороод Монголд авчраад Монголоос Герман руу тэгчээг 95 оны намар байхгүй. Яг 95 оны намар
Германд очлоо. 8 сард. Тэгсэн чинь Windows 95 гарцсан. Айл болгон компьютертэй нөгөө Edo RAM гэдэг чинь хэрэгтэй болж байгаа. Тэ? Тэрийг тэнд л очиж ойлгож байгаа шүү дээ. Тэгээ намар очисон чи ядж яхад нэг амралтдаг үе таарцсан. Тэгэл тэр чин тэгээс нэг баян 1200 байдаг. Намайг очисон чинь 900 болсон баг. Нөгөө RAM. За юу. 900 болсон. За ингээл нөгөөдөг чи яриад тэр чин гол нь үйлдвэрүүд зарж иж Клаус болохоор Штутгарт зарах гэж явдаг. Би болохоор нөгөө Мюнхенд зарах гэж яваал. Өдөр тутам ундаг ба штэ. Нэг мэдсэн чинь 550 болцсон явж байна. Тэгээ би чи яах юм бэ тэр Мюнхенд байдаг тэр нөгөө электрон барааны юунд очихлоор ихэнх нь ер нь Пакистанууд бариад авцсан. Тэр зах зээл их ер нь. Тэгэл асуусан чгүй яагаад эн чинь ийм болчихсон гэсэн чинь Вьетнамууд наадах чинь контейнераар нь далаагаар оруулаад ирсэн шүү дээ. 40 тонны контейнераар миний оруулж ирсэн юм чинь далаагаар оруулаад ирлээ. Би болохоор өөрхий тийм биш дээ. Тэгээд нөгөө чипсний хүн чинь тас уугаад сүлд арай ч юм 550-аар бөөнд зараад. Арай ч юм. Тэр чинь 50-аар шатчих чинь гэсэн үг шүү дээ энэ чинь. Энэ шүү нэртэй л явчихж байгаа юм чинь. Арай хийж хагас дутуу олж авсан мөнгөөрөө ашигтай бизнес хийхээр бизнесийн эрэлт хатлаа. Тухайн үед арх буюу спиртний 8 Монголд эд цэцэглэж байлаа. Ашиг нь их. Тиймээс тэрээр спиртийн 8 хийхээр 18 чингэлэг спирт Германаас Монгол руу ачуулав. Харамсалтай нь энэ 8 бас л эрсдэл дагууллаа. Яагаад гэвэл Монголын түүхэнд 17 чингэлэг спиртийн 8 гэж алдарсан хэрэг яг энд үед мандав. Түүний оруулж ирсэн спиртийг улсад хурааж авлаа. Бас нэг хүн тусалж ирсэн юм нэг спирт оруулж ирээ гэдэг визийг гаргаж өгөөд бас тухайд нөгөө монголчууд айгүй их спирт оруулж ирдэг байсан шүү дээ тий. Тэгээд нөгөө бугуын толгойтой спирт. Тэр спиртийг оруулж ирнэ гэдэг тэр хүний бүх юм нь Освальд гэж нэг тухайд одоо Мюнхен төвтэй тийм тэр барааг нь зардаг нөхөр байсан. Тэгээд тэднийд носон чи манай 20 гаруй контейнер спирт аваад би ч шатцсан шархан гэсэн чинь огоо чи ахын чам зараад өгнө. Чи надад туссан юм чинь. Чи спирт авчих. Чи ингэж явдаг. Чи хоёр талд нь хоёр контейнер 9 тос дунд нь гээд бас л нэг 20-од контейнер спирт аваад нөгөө байгаа мөнгөнд нөгөөдөг чинь 500 чинь доошоо ялээд энэ жонк явцсан байгаа шүү дээ. 400 болж чинь хэд болж чинь те. Тэгэл эхэллээ те. Тэгэл спирт ачуулахлаар чинь 45 хоног болно шүү дээ контейнер чинь. Тэгэл тэр хүн ч гэсэн за чи нэг 45 хоногийн дараа хөрөд ирэл гэхгүй юу? За тэгэл 45 хоног боллоо Монгол төрөд ирсэн чинь. Нөгөөх маань шоронд баригдчихжээ. Ингээ хоо. Баригдсан гинэ балардаг юм байгаа байж тээ. Тэгэл авгаатай нь уулцсан ч ашгүй хамгийн сүүлийн контейнер тэрэ баригдсан. Бусдноо чи гайгүй байхаа цадагч одоо ингээ гараад ирнэ штэ гэл. Тэгэл тэр чи явахтай тухайн үед тэр хэрэг эрхлийн шадар сайд маттал контакттай байсан юм шиг байна. Тэр хүмүүсийн нэр мэрийг ярьж яадаг тийм штэ. Тэгэл манай хүн чинь гарч ирэл яасан бэ гэсэн чинь бас мөрөх гэж үзэж байна. Үгүй би оруулсан мөнгөө юутай л авчи тий зардлаа л авчи. Надад ашиг надад спирттэй дөрөв. Ядж яхад 2 контейнер 9 тостой. Сүүлд нэг мөнгөгүй эндэн дээр чинь эдэн мэдэн гэд баар дурахтай хайрч гişи тос хайрч спирт тос. Нэг хэсэг тэгж явж байгаа шүү дээ. Тэгэл арай ч юм уу шаталт гайгүй болол нөгөө зардлаа олж авчаал тэр чи одоо 95 өнгөрж байгаа шүү дээ. Тэгэл байжсэн чинь Клаус ярьж байна. Өгөө би пивний үлдэр болчихлоо шүү дээ. Аюу хата би бас ганхуу манхуу хэлж чехэр бас пивний үлдэр хайлгаж үзчихсэн. Манай ганхууч байсан. Чехэр пивний үлдэр хайгаад яагаад ингээд. Тэгэл би чинь Германд руу нийцэл очлоо. Тэгсэн чинь нэг эскалатн дотор л нэг тоосон дарагдсан баахан торхууд л байна. Тэ? Тэгээд энэ одоо пивний үлдэр юу ч мэдэхгүй шүү дээ. Пивний үлдэр авах уу? Тэгээд нөгөө төчмөр залхацсан байгаас янз юм игээд авъя гэдэг шууд аваад оруулж ирчээ. Тэгэл болох байл гэдэг.
Тэгээд пивний үйлдвэрээ худалдаж аваад тэгээд зургийг авчаад нэг схем зураг мургийг аваад тэгэл 96 оны хавар болчихж байгаа байхгүй. Тэгэл би чинь яасан чинь пивний үйлдвэрээс тусгай зөвшөөрлөлтэй хөдөө аж ахуй яам өгдөг. Засгийн газар хурлаар өгдөг гээд. Тэгэнгүүт нөгөө хоцсоо аваад нэг 10 цаг үед хөдөө аж ахуй яам орол үүдэн дээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь ийм тусгай зөвшөөрлөх юу материал үгүй юу ч гэсэн уулзах хийгээд. Тэгээ хөдөө аж ахуй яамны дээр мэрэгчлэнтэй уулзаа. Тэгт айгүй мундаг хүүхэн таарлцсан юм аа. Тухайн үед 96 оны тэр хавар 2 эрдэнэ лөө хэмбэлээ дээ. Оюунтай л нэг хүүхэн мэрэгчлээ. Тэгээ би нэг ийм юм Германы оюутан байгаа маа ингээд нэг пивний үйлдвэр зөвшөөрөл авах. Одоо материал аваад дууссан шүү дээ. Одоо засгийн газар хурлаар л орно. Одоо та ямар шанс гоо. Гэхдээ би өнөө уучраа хэлдэг. Би одоо ингээд үйлдвэр худалдаад авсан зураг нь энэ байна тий. Би пивний үйлдвэрлэн гэсэн чинь Батэрдэн дарга гэсэн нэг авгаа байсан тухайн үед. Батэрдэн дарга та ерөн сайдтай л уулзахгүй надад таны асуудал шийдэгдэхгүй би 2 3 очиж гуйж байгаа шүү дээ. Сайд л шийдэх байх таа гээл. Тэгт хөдөө аж ахуйн сайд өөлдгөө байсан. За тэгээ өөлдгөө өөдөнд очлоо. Өө сайд цаггүйн цаггүй. Тэгэл өөр хийх юм байхгүй юм чинь. Тэгэл гадаан тэр ойрцэн тэр хямны цээх мэг тэгэл хоол идэл ингээл тэгэл нилээд ороод зовлон жаргал ярьсан айгүй ойлгоо. За би чамаг нэг сайдыг гайгүй үед чамаг дуутчихъя. Чи гадуур явж энд одоо сэхэд яадаг. Тэгэл гадуур тэр аваар л хоол ундл эргүүлсэн л явж исэн байлгүй дээ. Тэгсэн чинь утаснаа чи хаав энэ сайд одоо ганцаараа одоо яг болж байгаа гэхэлэр гяс 5 минутын дараа дахиад ордог. Хөөс чи ямар урд юм бэ? Хажууд чинь явж байгаа таарлаа гээд. Тэгэл сайд дээр орохсон чинь би ч одоо яах вэ? Тэр үед 96 он дөнгөж 33 төр задлаа. Социалист нийгмийн бүтээгдэхүүн Монгол улсын сайдтай анхудаа төрийн сайдтай анхудаа уулзах чинь бас өвдөг бол чичрээстэй Тэгсэн чинь сайд дөрөө гэсэн чаа нөгөө одоо хөдөөж хууч хөдөөж юм 2 давхар шүү дээ. Ямар ч урд чирээ ямар ч амар тоо заал өвтэй тэр бол сууж байгаа юм чинь. Тэгэл очиод өөлдгөө ч гэсэн хүн сайн зүгээр хүн шүү дээ мундаг хөө. За ямар асуудалтай байж байгаа юм гэхлээр үнэнгээл хэлээ. Би ингээ Герман сурдаг байд нөгөө юм арил. Тэгсэн чи юм байна гэсэн чинь уцаа авснаа. Тэр тухай төдөөж хүн төрийн нэрийн лавга гэж хүн байсан баха. Лавга юу одоо нөгөө асуудлууд орсон уу гэсэн чи ороогүй сайта засгийн газрын хурлаар ороогүй л байна гэсэн чинь. За би чамлуу нэг хүүхэж явуулж чи тэр материалыг үзэх. Тэгээд болоод авчаарай л гэж чинь. За л гэж. За чи тэр лавгатай оч. Уулзвал. Засгийн газрын орохын тулд нэг костюм өмсөх хэрэгтэй юу номер авах хэрэгтэй болж байгаа. Тэгээд бүх юмыг аваад 3 давхарт байсан баха төрийн нэр. Зүгээр тэгээд шийдчих юм уу? Юм зам өгөхгүй юу та? Гээ өөрхий өөлдгöd бас тохойд нь болсныхаа дараа гэж хэлж байгаа. Өөлдгöd тоохгүй байгаа юм чи. Тэр үед ч бас нэг тэр үеийн сайд дарга нар тийм байдгүй байсан байхгүй. 96 оны сайд дарга нар юу тийм авилга юу аач байхгүй штэ. Тэг чи өөлдгөө юу н тийм сэтэл мэдл. Би л бас нэг амандаа даа гэж. Тэр нь тэгэл хөрх нөгөөдгөн тогтчих байгаа юм чи. Тэгжээч өөрхий энэ үйлдвэр чинь өөрхий бий болсон байхгүй. Тэгээд төрийн нарийнт нь бичиг баримт юм уу? Төрийн нарийнт нь бичиг баримттай авиж гисэн чинь төрийн нарийн лаг байгаа. Ийм биш ээ. Наадах чинь ийм зудзаа юм гээл. Тэгээ буцаал хөдөө аж ахуйн яамны нөгөө мэрэгчлэлтэй оюунаа төр ирдэг юм байгаа шүү дээ. Эрд нийл юм. Тэгснэкөө та ийм юм юу гэдэг. Та манай энэ тийсийн цэм багш байгаа. Цэм багш манай эсгэлтийн багш сайн мэднэ гэ. Шууд тийслүү цэм багштай болсон. Цэм багш гүүгүү би спиртийн юу төсөл хийхгүй. Та нар пивний үйлдвэр гэж байгаа л спиртээ чинь би хийхгүй. Гүй багшаа яг пивний үйлдвэр ингэ зураг мөрг би ингэсэн. За пивний үйлдвэр юм чинь чамд хийжгүй. Тэрнээс би спиртний юу төсөл хийхгүй. Тэгээ пивний үйлдвэрийн төслөө гэсэн хүмүүс пивний үйлдвэр гэдэг юм даа гэж яагаад. Тэгээ цэм багштайгаа ярьж бүх төсөл. Тэгээ тэрэн дээр чи нөгөө түрээсийн гэрээ тэгээд 21 зөвшөөрсөн шүү дээ. 7 хоногийн дотор уссан шүү дээ. За тэгээд зөвшөөрлөө авчаад. Тэгээ аваагүй шүү дээ. Тэгээд материал өгчөж байгаа байхгүй лавгаагууд. Тэгээд зөвшөөрөл байдгүй 96. Сонгуул болдгоо ардын нам ялагдчихлаа. Яг тэгэхэд байна шүү дээ. Өнөөдрийн 7 сарын 11-нд болдог засгийн газрын буухаас өмнө хурал болдог тэр хурал байхгүй. Тэгэл бид нар ч явахдаа наадмаа тэмдэглээл тэр тэржлүү гарч аваад 13 14-нд налаагт барьж байгаа юм зуцсан. Лавгаагаа зав. Чи яагаад зуцаад зөвшөөрөл чинь гарсан шүү. Өнөөдрийн сонин дээр байгаа хараа. Газ заваараа өнөөдрийн сонин авсан чи хаамбар ка
пивний үлдрийг харсан. Ёо. Тэгс зөвшөөрөл гараад. Тэгэл энэ бол яа харахгүй тэр нөгөө энэ их үүсвэр чинь саяны тэр машин зараад те ирдэг энэ их үүсвэр байхгүй юу? Тэрнээс ус энэ тэндээс одоо энэ хүмүүстэй яриад байгаа шиг тэр үчи сарын банкны хүү хэд байсан гэж бодож байна. Хэд вэ? 4-5 байсан шүү дээ. Сарынхны хүү. Одоогийн хамгийн өнгөлтөө хүн 3 гэдэг ба шүү дээ. Тэгээ чи хугацаанд 6 жил хамгийн дээдлийн хугацаанд жил шүү дээ. Жилийн дараа чи төлөх ёстой. Тийм хүнд өс тэг чин бид нарс зээлгүй шаастай. Чи яах юм бэ? Нөгөө нэг машин зарсан, өрөвбөл сольсон бүх хуримтлж явсаар бол нэг сүүлдээ нэг компьютерийн бизнес дээр шатсныг 400 болоод тэгэл 400-аараа. Байгуулсан түүхтэй байхгүй. Энэ түүхийг ер нь ярих хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол одоо энэ манай хамбург гэж байгуулахад айгүй олон залуучууд хамтарч орсон тий. Тэр бүгд нь мэдтгүү байхгүй юу? Нэг герман ирээд бүх мөнгөөр энэ үйлдвэрийг барьсан юм шиг яриад байдаг. Тийм биш эн чинь тэр германтай хамт явж ээж энэ одоо их үүсвэрсэн бий болсон юм аа гэдгийг л 1996 он гарав. Германы хамтрагчтайгаа хамт Монголд нэг шинэ үйлдвэр байгуулав. Герман технологи Монгол залуусын хөс. Ингээд хамбра мэдлжээ. Монгол шараа эрг үйлдвэрлэл шин шатанд гарч ирлээ. Тэгээ бид нар чи яг 96 онд пивнийхээ үйлдвэрийг хийчихэл тэр Германы дэд канцлер гадаад явдлын яам Клаус Кингл гэж нээгээл тэгэл бид нар чи юу ойлгосон бэ гэхээр нөгөө пошктой пив гаргаад зарчих байхад гэж бодохгүй юу айгүй ингийн. Тэгсэн чинь нөгөө Монголд чи нөгөө пивний соёл хөгжөөгөө яг тийм драфт пив буюу гойжрын пив байхгүй. Манай апууч гэсэн тэрийг бас нэг тийм сайн зардггүй байсан юм шиг байгаа. Ер нь яг тийм драфт гойжрын пивний соёл тустай. Тэгэл яг хуу бааруудаар явал пив заргасан чинь зарагддаггүй, ойлгодггүй. Тохойсон бүр ингээд нэг модон торх юутай тэргүүр ингэж гойжулдаг. Тэгэл өөрсдөө л ерөөсөө ямар нэгэн байдлаар баар пап хийжээж ойлгуулахгүй болдгүй байна гэд. Тэгээд тухай тэр ганхуугийн найз одоо манай пүүж продюсерч гэдэг юм а тэдний их чинжүүл байх нь яг энэ одоо нарны гүрний доотлолт одоо энэ нийслэлийн энэ шийдвэр гүйцэтгэхийн уртлын нэг давхар байшинд гуанз ажиллаулдаг гэсэн. Тэгээд тэр гуанзанд нь түрээслээ танах жилийн дараа түрээсээ төлөөд жилийн дараа та нарын тогтцолтыг бүгдийг аав гэд. Тэгээд тухайн үед чинь манай дизайнераар Чамба гэд одоо хэн ардын уран сэлбэрч Чува мэдгуун хүү Чамбат гэд Чехт бас бүр архитектор интерьерийн сургууль төгссөн. Тэрүүгээр архитектор интерьерийг нийлгээл ер нь манай лого мого хийсэн залуу л та Чамбат ч юм бол хамрууд бол бас л айхтар хамруугийн лого ч юм бас л гоё лого шүү. Маш судалгаатай хийсэн. Ер нь пивний үйлдвэрийн пивний лого гэдэг бол тийм байх ёстой юм. Тэгээд Чамба маань дизайнер зураг мөрөг нэгээл засар нусар бүгдийн Чамба байсан шүү дээ. Тэгэл бид нар чинь анхны одоо хаан торох гэж өглөө юу гэж өглөө тэнд хамбурга өөртөө зарж эхэлсэн чинь л тэгэл тэгээ нэг бинсэн чи үйлдвэр дийлхээ хойлоод өөрөгтөхөөд нөгөө манай ганхуу ч од болдох юм байгаа шүү дээ жинхэнэ. Нөгөө хүн болгон пив авахын тулд ганхуутай л ярина. Тэгээд ганхуучин гүйцэтгэх захирал болж борлуулалтаа хариуцал би бол тэртээ дөрөв цаана класс утгаар нөгөө хөрөнгө оруулалтаа хариуцал тэгж явж исэн байхгүй. Монгол улс зах зээлийн нийгэм шилжснээс хойш 20 жилийн дараа Монголын 100 сайтанд тодорч байж. Энэхүү 100 сайтны нэгэнтэй та бүхнийг уулзууллаа. Их үүсвэр нэвтрүүлэг дараагийн удаад 99 сайтангууд хэрхэн их үүсвэрээ босгосон, хэрхэн баяжсан, хэрхэн хөдөлмөрснийг та бүхэнтэйгээ үзүүлэх бол.